эд зүйлгээд бодглоо. Дээлээ гүйцээж идэлнэ гэдэг бол урт наслахыг хэлж байгаа. Хязгаар хэрхэггүй хээр талын жигүүр бат эдэр бүргэд хөөстэй давлгааны эргийн долоож буцах арлын оронд очиж бүхийн эрдэмт суралцахад нутгаан санах сэтгэлийн хүч нь сумогийн аврагуудын өдөөс халдтуулах биеийн хүчнээс нь ч илүү давуу байсан болохоор Монголын хүүхүүд бусдаас ялгарн товойж чадсан бизээ. Сумын дээлийн ингэр ярчхаад сулдаан ганхах жороо шаргын уран ташаа бөмбөлзүүлэн сул ерхөг найхсан өргөн талаар тэлгүүлж явахын жаргалыг мөрөөдсөөр зоригон чангалж хүслэн гүйцээгээд гүйгүүл морин адил их нутгаан тэмцсэн зүтгэж ирнэ. Арлын орон Япон оронд 20 шахан жил тэнд байхдаа мөрөөдсөн мөрөөдөл бол эрдээсэл сайхан зодгоо тайлаад их оронд очоод нэг эзгүй сайхан гэр бариулж айраг уугаад нэг сайхан гоё тийм намар сайхан гал нэг гоё өвсний толгой ингээл гоё найгаад нэг тийм газар нэг сайхан морь унаал нэг тайван байх юмсан. Тэгээ Монголынхоо тэр баяр наад нэг сайхан морь уралдуулаад тий сайхан тийм нэг тэр Монгол тийм заншлаараа байх юмсыг их мөрөөдлийг дандаа мөрөөдж хүсдэг байсан. Тэгээ та тэгэхээр Японд хэдэн настай очсон гэвэ? Би Японд 17 8-д дөнгөж одоо сургууль төгсөөл 17 8 настай одоо 6 хүүхэд очсон. Яг нэг тийм нутгаа санаж эхлэх эх орон гэдэг тийм нэг сэтгэл ямар үед төрдөг вэ? Эх орны чинь жаргалтай хүн санддаг юм шиг байна шүү дээ. Ер нь харийн нутагт очиод ер нь жоохон зовлон үзэл ядраал гэхдээ ээж аваагаа санддаг тий. Эх орноо санддаг. Очоод яг өндөл очоод би нэг 3 сарын дотор л эх орноо сансан л да. Хурд нь харих юмсан гэж боддог. Тэгээ тэр зэм одоо манай сумоочдод очоод тэр чинь хэл мэдэхгүй газар очоод барилдаал тэгээ шууд загнуулаад тэгэл зодуулаад эхэлж байгаа юм чинь тий. Тэгэл хэл суртлаа тэгэл туслах хийгээл ажил хийгээл тэгэл сууж ахтал ер нь энд ингэж зовж энд ингэж байж ирсэнээс ер нь нутагтаа очиж зүгээр суманд очиж сумын зам болъё гэж. Одоо бодоход эх орноо гэдэг чинь нэг л тэр уул ус тэр сумаа би чинь өөрөө яг хүүхэд байхдаа Ховд аймагт одоо буйнд голынхаа хөвөн дээр манай эмээ хөргийн хэдэг хүртээ тэнд нэг номхон бормоор унчаал тугал хариулал гүйждэг байсан. Тэгэхэд тэр яг тэр буйнд голын тэр сайхан усан нэгэл чөлөөтэй гүйж ороод шумбал гараад ирнэ хажууд нь аршаан байна. Сайхан гүйтэй аршаан ингээл залгилчээл мордол тэр нэг казак тэр янз бүрийн үндэс дүнгууд байдаг. Тэд нартай хүүхдүүд ингээл дуралдаал барилдаал тэр сайхан чөлөөтэй тэр сайхан сэрүүхэн тийм газар ингээд өссөн болохоор яг л тэр голынхоо хөвөн дээр ингээд эргээд очих юмсан тэнд очиод нэг сайхан гол дээр усан дээр ч нэг сайхан ингээд тэнийгээд хөвтөх юмсан тийм л төсөөл эхлэх байсан л да надад. Өдөр сараар өсөх биендээ багдах дээлийнхэн баримжаагаар 90 цент хүрч яваагаа мэдрэн алдхан биендээ бэр амтагдахын эд хавыг эдэлж аав ах нарын дээл шиг уужим элбэг дээл өмсгийг мөрөөдгөн чухамдаан эр өсөж эсхий сунахын нэлгэр. Байгаль их Батбаярт өсвөлүн чирэг бие бялдар гол ясны тэнхээ барилдах ухааны эрдэм заяасан шигэ Монголон гих төгсгөлгүй үзүүртэд төгдөс тэмүүлэх сэтгэлийн хүчийг хайрлжээ. Харь дөнгөрөөсөн хатан залуу насныхаа он жилүүдэд тэр Монголон дээлээр л төсөөлж ингэр захан тавиу элхэн хүрэн өнгийн дээл юугаан зүүдэлдэгч байсан бизээ. Яг ингээд Монгол нутагтаа одоо хурж ирээд юу гэдгийг хамгийн анхны одоо тэр дээлийг тийм ээ хин хийж өгөө ерөн зүгээр тэр дээлийг ингээд анх өмсөөд одоо гарахад мэдээж гарт түмж гэсэн бас яг одоо яг Монгол гэдэг юугаар нь бол таныг илүү их одоо дотн хүлээж авсан байх гэж боддог. Тэгээ тэр нэг дурсамж ер нь танд хадгалагдаж үлдсэн байхаа гэж. Тэгэлгүй яг одоо ер нь бол яг л нутагтаа зодгоо тайлал их орондоо ирсэн. Тэгээ тэр жилээ бас анх удаага морь үйж байгаа. Тэгээд бас хүмүүс их олон морь бэлгэлсэн л дээ. Тэгээд энэ дотроо бас нэг юучгүй уяач болоогүй мөртлөө гэж бодоод соёол нь бас ёндоо хямар гэдэг утгаараа соёол морь оролдуулаад бас айрагдуулсан. Нөгөө хүсэл мөрөөдөл байсан Монголдөө бай сайхан морь оролдуулж тэр хүслийнхаа дагуу л оролдуулсан. Тэгээд зүгээр нэг дээгүүр нөгөө цам зөмссөн, Монгол цам зөмссөн. Тэгээд халуун өмчийн юм сандал угалдсан. Тэгээд шорттой. Тэгээд машин дээр ингээд гарч ирсэн чинь айраг морь айрагдаад бүрээдэг. Гайхаад дахиад очиж чинь Гөгшөө зангийн морь айрагдаад ирлээ гэсэн. Тэр нэг юм ямар ч тийм шорт үсэн Монгол цам зөмссөн. Инээдтэй байсан л да тий. Анхны дээдэг бол зодгоо дөнгөж тариад ихэд манай бас миний үндэсний бүхий анхны багш Арслан Ганбаатарын Ганбаатар маань гэр бүлийнх нь хүн бол маш сайхан дээл ойдог.
бөхчүүдийн зодгошуудаг байдаг ийм сайхан хүн байдаг. Тэр хүн надад дээл ойж бэлгэлсэн. Дээр манай бас ховдод манай одоо бэрхч байдаг. Одоо аагаан бэргэн гэж бид нэр ярьдаг. Манай бэргийгч маань дээл одоо 2 дээл орж ижсэн л да тий. Тэгээ анхны дээл зодгоо дээлсэн. Ховдоос ирсэн дээл нь одоо энэ 10 хил хүн 10 хил хүн чихөө дээл байгаа юм тий. Ойлгомжтой шүү дээ. Материалыг өгсөн. Материалыг өгсөн. Өөдөө ханаж хүнд тэгээд бас харигн арсныг өгсөн юм шиг байна тий. Хүндэлтэй. Товчнууд нь тийм манан товчнууд нэлээд том. Тэгэл хүнд юм шиг байна тий. Нэрэ материалыг орсон гэснээс бол одоо ковшозан ер нь хичнээн метр давуу яаж арахгүй хичнээн энэ. Нарийн энтэй давуунууд бол нэг 12 метр хавцаа. Өргөн энтэй давуунууд нэг 8-9 метр байна. Тийм. Ингээд танд одоо анхны дээлнээс хойш бол тэгэл морь дээлний ер нь хур буусан байх л гэж би одоо ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр бол дээлийн тоо одоо ер нь хэд вэ? Дээлийн тоолж үзэх. Энэ одоо энэ жилийн цагаан сараар өмсөх. Гэхдээ би бол дээлэнд бол ийм дээл тийм дээл гэсэн надад бол ямар ч тийм мэдл байдаг. Мэдчихгүй дээ. Тэгэл баясаа маань өөрөө яг урлагийн хүн өссөн утгаараа тэгэл эрдэсэд ийм дээл тийм энэ жил тийм дээл хийгээл ирдэг. Хийгээл ирсэн тэгэл өмсдөг. Тэгээ бэлэн бочлогт нэг очиж өмсч үздэг юм тий. Ер нь яг ямар дээл хийх вүлээ гэж ингээ бодоход надад айгүй гоё аз жаргал тэрнээсээ айгүй гоё кайф авна. Тий. Тэгээ одоо энэ цагаан сарынхаа дээлнүүд дээр бид нэг багасаа булган суусрны арьсан тех дуртай байсан. Булганаас илүү гоё сайхан сүртэй харагддаг. Манай ээж маань их булган суусар энэ ингээд 2 хүний дээл хийдэг байсан бол одоо 3 дахь. Тий одоо 3 дээл хийдэг болсон. Хүүхдийн дээл их өөр. Хүүхдийн малгай энэ дээл их өөр. Бүх гэсэндээ миний одоо анх өмсчихсэн бүс маань одоо ингээд байгаа юм. Тэгээ энэ одоо энэ үсгээс хадгалж үлдсэн учраас би баярлалаа. Арай нэг урагчаагүй бас нэг өмсөх болцооны учраас хүү өмсдөг тий. Хэдийгээр муудсан ч гэсэн хэдийгээр сэмэрсэн ч гэсэн хамаагүй манай хүү өмсдөг юм байна. Одоо над бүс чинь таны одоо биеийн аль энд одоо хүрч байна вэ? Та яг одоо өөртөө бариад үзтээ. За ардлаас ингээд байхад бол ингээд ийм л байна. Бүтэн ороод талд байх шиг байна тий. Тий. За энэтэйс ингээд барих тий бас талд авах ингээд тал энд ингээд талд тий. Хөөе ингээд бүтэн ингээд ороогоод ингээд зайлшгүй 2 ороогоод бүсэлж ийсэн яаж ийсэн юм бол за бүр нэг гэдэг ороогоод ингээд бүсэлж ирсэн байх гэж байдаг тий. Нуурын хоёр ангир шиг ижилсэж явъя хоёулаа. Ийм үгтэй дууч билүү шүлэг бий. Ерөөс монголчууд ижилсэн ангарах дуртай. Наадмаар ижил өнгийн дээл өмсөж зүснээсэн жороо савирмар унах тэргүүтэн монгол наадмын бас нэгэн содон сайхан гоёл билээ. Хэдийгээр хот нийслэлд 5 тухтай амьдран суугаач Батбаяр Баясгалан хоёр амин хайртай хүүтэйгэн гурвал алив баяр ёслолоор ижилсэн гоёх дуртай. Энэ нь монгол ёсон, монгол хувцас өмсгөлөө хамгийн гол нь гоо сайхны эрхэн дээд уламжлал соёлтой Монголынхаа ард түмнийг хүндэтгэж байгаа хэрэг гинэ. Хувцсаараа ижилсэг нь угтаан бие сэтгэлээрээ, үзэл бодлоорон, хайр сэтгэлээрээ ижилсэн бие биедээ гүн гүнзгий уусахын, өрх гэр бойчхын утга чанар юмсанжээ. Буурал ээжийн хажууд их олон жил дээл ойдог хүний хажууд байсан болохоор яг хийц яг энэ яг зөв ойж гинөө яг шилбэн яг сайхан дэгшин хадж гинөө бид яг эвтэйхэн сууж гинөө гоо юу гэдэг талаас нь нэлээд анхаарч мэддэг болчихсон тийм манай хүн ч өөрөө их сайхан биетэй монгол дээл бол зовхгүй ч байхын аргагүй яг сайхан монгол царайтай сайхан том бие хаатай болохоор монгол дээл өмсгөр үнэхээр сайхан харагдав. Тэрэнд нь би бас айгүй өөрөө баярлдаг аз жаргалтай байдаг болохоор айгүй дээл өмсүүлэх юмсан л гэж бодоод байна. Тэгэхээр энэ олон одоо дээлнүүдээс аль нэг нь өнөөдөр одоо сонгоод өмсөөч гэдэг юм бол таны ер нь хамгийн дуртай. Тэгээ энийг би өмсөх дуртай гэдэг дээл ер нь аль вэ? Би энэ тэр ногоон одоо гаргаад ирдэ. Энэ дээл нь одоо их таалагддаг. Энэ хүүхдээ үргэлжлдэг байхгүй энэ морь сойрон дээр ингээд мад салан дээр ч юм уу те. Ингээд очиод ингээд явж байхдаа бүх бат хийгдсэн дээр дулаахан тэгээ бас их хөнгөхгөн нөмрөө явцсан ч болсон ч болно
За нэг гадаа нэг гудас болчин, хүнжил болчин тий. Тэгээ энэ торгон цагаан сараар өмсгөн дээлүүд чинь нэг тэхгүй шүү дээ. Гадаа мадаа машин хамаагүй өмсөхгүй. Ингээл нэг удаа цагаан сараар өмсөөч юм уу, нэг баяр яслаар өмсөөч юм уу тэгэл хадгалж тэгэл нөгөө энэ авдар дотор л орчдөг тий. Хүүхэд аавынхаа одоо дээлийн өвөрт багтж яана гэж байна. За дараа нь аавынхаа дээлийг одоо өмсдөг болно. Ер нь та хүүтэл энэ дээлүүдийг хадгалж байгаа болов гэж бас бодох юм. Гэхдээ эр хүмүүс ч хэсгийн удаа сунна гэж нэг тий. Хүн болгоно мэдээж өөрөө хөвгт тийм том болно гэж бодохгүй. Дандаа л жижигээр нь жоохноор л төсөөлөд идэг. Тэгэл манай ээж аав ч ялгаа авахгүй гэж боддог лээсэн. Намайг анх аавын тэр ямар захдаг үлээ нөгөө Балтийн каракул захтай тий. Каракул захтай аавын дэрийг хайрладаг тэр Балтины би өмсөд таарчдаг байхгүй тий. Тэгсэн чинь дээж тэгээд ярьж ирсэн юм сони юм аа нэрээ. Тэгээд аавын нөхцөл ингээд таарна гэж бодоогүй явсан ингээд тэгээ бодоход яг эр хүн болж эсгийн зумдагчээр эр болсон ч гэсэн жоохноор санагдаад байдаг. Тэгсэн мэтлээ биеийн өсөд байдаг. Тэгтээ эдгээр өмсөх болов гэж бодож байна тий. Тэгээ энэ дээл бол одоо 3 жилийн өмнө өмсчихсэн дээл байна. Тэгээд бид хоёрын хантаасны харьцаа бол нэг иймэрхүү байх жишээний байна тий. Тэгээ энэ хүү маань гидсэн дэсэн болохоор хүүдээ бол хийгээгүй. Тий тэгээд яг биенийхээ хэмжээнээс шалтгаалаад аавны юм томыг тэгэл ээж нэг арай жижиг хүүхэд нь одоо жижиг болохоор бүр жижиг нэг тий. Яг нөгөө нэг хүүхэлтийн кинон дээр гардаг үлгэр шиг л аав ээж хүүхэд гурав нь баавганы орнууд нь янз янз салбагнууд нь янз янз байдаг шиг бид тэр тэгэл тоглоод энэ хэлцэж идэг юм. Тий. Дээлийн утга учир бага насны дээл гэдэг ямар үнэтэй байдаг вэ гэдгийг мэдэрдэг хүн болохоор бас хүүхдүүдтэй дээл хийж өгдөг болов гэж бодож байна. За миний хүүгийн энэ одоо анхны хийжсэн Монгол цавсны аавынхаа нутаг руу одоо ховд руу бид хэд чинь сайхан суврганы нээлтэнд яваад ирсэн. Тий. Хөөрхөн Хөөрхөн баатарсан. Кёкшин саныг японочууд мэхний их дэлгүүр гэцгээдэг. Тэгвэл эднийх өдгөө дээлний их дэлгүүр гэхээр болжээ. Зөвхөн ялхсын бариучлал гэхэд хичнээн олон байна вэ. Дээл илээж өсөх, дил төмөрдийн нуруунд дээр дэрвж хүн болох өргөн Монголын урсад өнөр олуул байг гэсэн дээдсийн хүслээс нь үүдээ юм болов уу? Миний хүүгийн том урт дээлнээс гэвэл анхны дээл. Энэ утга учиртай дээл. Энэ каю гэдэг нөгөө манай Озки арслан байгаа шүү дээ Японы. Каю арслангийнхан дээр кимоно, зуны кимоно өмсдөг тийм материалаар нь хийсэн тийм. Одоо кокшузан, одоо хакхо гэл каю гэл жид болгоны нэг материал гаргадаг. Тэгээд энэ болох дээр каю билэгдээд бас ингээд. Каю яг тэр үед бас шиний 10 шаардлагатай тийм. Тэгэхээр ерөөсөө наад дээл чи тэгээд дахиад нэг дүүх өгөөлэх. Зүгээр одоо яг ухаан орсноос хойш тийм ээ хамгийн их одоо юу гэдэг нь гойж гэдэг юм уу баярлаж гэдэг юм уу ижээ аваараа одоо мэлгаалгаж өмссөн тэр дээлийн дурсамж үлдсэн үү? Нэгдүгээр ангид орохдоо нэг ногоон торгон дээл хийлгэжсэн тэр дээлэндээ хайртай хамгийн гоё хийгдэжсэн хамгийн гоё товчтой тийм дээл болж исэн. Тий. Одоо тэр дээл маань манай ээжийн дөө. Эргээд ээж аваагаа хувцлах тийм сайхан Монголын зайлшил байдаг шүү дээ. Тэгэхээр та ээжтэй хамгийн сүүлд одоо ямар даавгаар байдаг юм уу? Юу бодож те юу бэлгшээж ямар дээл хийлэг вэ? Ээжтэй би мөнхийн дэргэд ээж мингээ тоглолтын дээр минь өмсөж очоорой гэд тийм ногоо өнгийн гой ногоо өнгөсөн. Яг тэр молор ритмийн чулуу шиг тийм гой ногоо өнгөөр ээжтэй дээл хийлгэж өгчээсэн. Тэгээ ээж маань яг мөнхийн дэргэд ээж минь тоглолтын дээр яг тэр дээлтэй ирж хүчсэж ирсэн. Тэгээд яг тэгэхээр тийм гоё өнгөтэй учраас зэрийтэл рүү би ээжигээ ингээл харахаар шууд ингээл олдоод харагдчихдаг. Тэ.
хувьд ээжийн маань энэ бүс байдгийг. Энэ бүс надтай ч 100 одоо 30-30 жил болж байгаа бүс. Тийм ээж маань намайг яг төрүүлж байхдаа энэ бүсийг бүсэлж исэн. Тэгээ аав нь одоо Баянгор аймгийн Бууцаас маараач Ямин гэж сайхан манай буурлаа ээжд маань энэ бүсийг авч бэлгэлж исэн. Тэгээ одоо би ээжийн энэ бүсийг зүгэл анхныхаа одоо гардын дуунууд нийтийн дуунуудаа дуулж эхэлж исэн. Тэгээ энэ бүсээ бүслэл тайзан дээр гарахаар их зөрөгтэй очиж дуулаад байгаа юм шиг санагдал тий. Нэг л их том агуу нэрийг ингээл надтай хамтаа яваад байгаа юм шиг санагдсан. Тэгээд энэ бүсийг одоо ч гэсэн бүслэн наад марч бүслэн сар шинээрч бүслэн тайзан дээрч бүслэн тий. Ээжийн бэлгэлсэн бус надад бол их хүч энерги өгдөгөө гэж. Тэгэхээр таны хувьд бол одоо өр хүүхдүүдтэй ингээд тийм сайхан одоо дээл хувцснуудаас бас өвлүүлж ингээд үлдээн мэтэр гэх юм бол хамгийн анх ботгоны дууны клипийг хийхдээ хүмүүс нэг улаан дээл хийдэг. Тэр дээл маань зүгээр Европ хувцснаас гэвэл миний анх дуулж гарч ирж байхдаа хүмүүс нэг цагаан малаж байдаг. Тэр хоёр маань надад маш их аз авчирсан. Их төмөнд одоо намайг таниулах их нүүр болж өгсөн гэж дотроо тэр хоёр хувцас их хайрладаг. Миний хамгийн их өмссөн хувцснууд л та юм. Сая бас сургуулийн маань 20 жилийн болоход сургуулийнхаа музейд авчирч тавь гэдэг жисэн. Би бас тэрийг сургуулийнхаа музейд тавих гэж байгаа. Одоо та хоёр бол за энэ дээл гээл хажуугаасаа л ерөөсөө зүгээр л ингээл ирэл унтруулаад гаргаж ирээд байдаг. Чухам та хоёрын маань одоо дээлийн авдрын тоо хэд байна вэ? Их айхтар олон биш л их бишээ. Энэ одоо миний нөгөө урлагийн дээлнүүд маань бол авдранд хийдгүүн шкафанд үлгчдгэн. Тэгээд амьдрал дээр өмсдөг сар шин наадмаар өмсдөг дээлнүүд маань энд гаргаад тавьсан байна л да. Тий. Жишээлбэл энэ малгайтай наслуулж тоногулсан хөөрөг байгаа. Энэ нөгөө ноён хувцсан дээр өмсдөг ноён малгай. Тэгээ ноёдууд бол тийм халууны арьсаар гойдог байсан. Тэгээд энэ малгайны урд хэсэг нь халууны арьс урсан. Тийм дээд хэсэг нь усан болов. Манай үзэгчид бол одоо бас тэгвэл санаж байгаа бах те надланда цагаан сараар манай гүшүү за ямар дээлтэй байсан бэ гэж. Ноён дээл гэдэг утга нь одоо хормоо хэсэг нь яг юм уул шиг ноён оргил гэдэг шиг одоо ноёдууд дээл бас утга учиртай. Энэ дээлийг энэ их гоё өнгөтэй гоё дээл манай хүн Батцорог зам манай хөрш ховдын бүх Батцорог зам бэлгэлсэн. Эр хүнд бол бүс гэдэг бол чухал л да. Тэгээ намайг зодгоо тайлаад ирэхэд бас манай найзууд манай хамт олон маань бүс бэлгэлж ирсэн. Гөгшүү зан гэдэг энэ нэр одоо бүргэд гэсэн үг. Одоо мандах нарны гарч явах тэр уулан дээр нисчөө бүргэд гэсэн. Тэр утгаар нь одоо бүргэдийг ингэж гой бүргэд оруулаад одоо тэнгэрийн солир гэсэн баха тий. Тэнгэрийн солир ингэ барьсан юм шахан бүргэд оруулсан юм бүсэлсэн. Энэ нь болохоор энэ мяндсан энэ мөнгө утсан юм шиг байна тий. Тэрийг л ингэ маш олон гэж сүлжиж ингэж маш олон сүлжиж ингэж нэлээд хөдөлмөр гаргаж хийсэн юм бүсэлж өгсөн гэдэг. Энийг Монголд хийсэн юм уу? Мөнгө тэмбэрлэгවා гэж сайн тийм лам хүн бас дархан лам хүмүүс тэр хүн л хийсэн гэсэн. Уур ухаан шаардсан гэдэг утгаараа бол их үнэтэй юм байна гэж би ойлгож байна. Гэхдээ яг үнэтэй гэдэг утгаас нь би танаас нэг юм асуулт асууя л да. Хүмүүстэй ингээд уулзаад та одоо ингээд сайхан дээлнийхаа тухай ингээд хэлээч гэхэд ард түмэн маань өнөөдөр өмсөх дээлгүй ядуу байна. Гэтэл би одоо өөрийнхөө өмсөж байгаа үнэтэй болгоно бахархаж юм уу одоо ингэж багтаж ярих надад эвгүй байна гэж хэлжсэн. Чухам зүгээр энийг одоо та сонсоод бас юу гэж бодож байна? Ер нь бол Монгол хүн бол транслейт шүү дээ. Монгол би сая хэлсэн. Монголчууд бол яг үнд бол би жишээлбэл одоо байнга одоо дээлмсөд ингээд жишээлбэл одоо ингээд ангараад байх биш. Ер нь бол өнөөдөр Монгол хувцас чинь ямар хувцас үлээ тий. Бас дандаа ингээд өмсөд явах бол хэцүү. Баяр өсөлтийн үеэр цагаан сараар одоо ер нь бол арт түмэн муу хэлнэ гэдэг жишээлбэл одоо ийм хэцүү байгаа учраас би одоо костюмчтэй явна гэдэг зүйлсэхгүй. Нэрд арт түмэн үлддэг монголчууд маань Монголын цагаан сарын одоо дээлэр одоо гөгшүү зам одоо ямар дээл өмсөд ирлээ гэдэг хинч намайг одоо жишээл энэ хөөрхийн нөгөө нөхдүүдээс арай өөр гэдгийг хандна. Энэ хүн бол өнөөдөр бол үнэхээр одоо ингэж харлын оронд
хүүхэд байхасаа тий ганцхан урзаалхын дотор нэг барааны савн, нэг шүдний шоодстой, нэг нүүргээр алчуутай бэлтгэлийн цамцтай очсон. Тэндээ зовоод хөдөлмөрлөөд тодорхой хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаад тэгээд эргээд ирсэн. Яаж тэр хүн олсон гэдэг утгаараа өөрөө хүлээж авна шүү дээ. Тэр чинь бас эргэлзэн шүү дээ. Би ч одоо ийм ингээ хийцэн, ингээд одоо ингэж учраас ингэ болохгүй нуух тийм байна. Надад бол тийм байхгүй. Тэрэн дээр би нэг эмзэгдгүй чөлөөтэй сайхан одоо болцоогоор л цагаан сараараа наадмаараа хосоороо сайхан дээл оюулаад дээл өмсөөд тэр жилдээ өөдтэй бол тий тэр өдрөө өөдтэй бол тэр жилдээ өөдтэй гэдгийг бэлгшээгээд явдаг учраас надад бол тэн дээр л эргэлзэгт имэлзэгт юм байдаг байх тий. Бас танийха дээлийг өмсгөх өдөр судраа хүртэл бас харнаа монголчууд ч тийм сайхан түүхтэй шинэ хувцс өмсөх өдөр, эвэл өдөр тэр жил одоо тохирохгүй өнгө гээд тэр болгоноос эхлэл хүн болгоны жижиг сажиг юмнаас эхлэл амьдрал өөттэй өнгөтэй байх бүх юм шалтгаалдаг болохоор энийг бол хаанг одоо хандаж болохгүй тэр тусмаа үндэсний хувцсан дээр гэж боддог. Тэгээд миний хань бол 16, 17, 8 жил 20 жил шахуу арлын Японд баярлдаж тэр арт түмний хувцаар одоо хувцалж исэн. Тийм болохоор тэр орон зай, тэр цаг хугацааг нь бас нөхөх гэж ахиухан сайхан олон сайхан дээлийн түлхүү өмсүүлэхээс ингэж бодож явдаг. Тэгээ бараг л одоо амьдралынх нь одоо цаг хугацааг ингэж бодоод үзвэл ихэнх цагтаа мав шүтээ одоо бараг шалтан байсан байгаа байхгүй тийм болохоор энэ хүн бол сайхан монгол хувцаараа сайхан монголынхаа өсөлт эдлэлээр гоёх эрхтэй хүн гэж хэлмээр байна. Хамтдаа бас нэг цагаан сар болж байна. Бас нэг ардын дуу тий. Нэг дуу аяараа тэг болгоно. За. Монгол ардын дуу ян тайвангөө. Булаган шиг нутаргана боогоодагана бодоод сэтгэлэмэн чаммайгандагана ян тайвангөө үнэгэн чи нутаргана уиедагана үнэн хүү сэтгэлэмэн чаммайгандагана ян тайвангөө халюун чиг нутаргана ханцугандагана хайртай сэтгэлэмэн чаммайгандагана ян тайвангөө бид нар бас яг нэг завшаантай үед одоо таарлаа тийм ээ хүүхдтэй нь бол цагаан сарын шинэ дээл одоо ирж явах энэ сайхан бэлэгтэй өдөр танад одоо ирлээ. Тэгэхээр энэ дээл хизээ захиалагдсан дээл одоо яг энэ хугацаатаа ирвэ. За энэ дээл нилээд хэд хоногийн өмнө буурлаж н хүүдээний хөөрхөн хурган дээл хийж өгнө гэж сураг сонсогдоод ирсэн. Тэгээд өчигдөр танаа нэвтрүүлгийн санал ирэхээр нь Удаа асуусан миний хүүгийн дээл хийж байгаа мó дуусч байгаа мó дуусч байгаа бол маргааш нэвтрүүлгээр хүүдээ асуумсүүлж хийсэн гэдгсэн чинь сая яг нэвтрүүлэг дуусч байхдаа амжаад хөдөөнөөс ирж байгаа дээ. За тэгэхээр тэгж одоо шинэ дээл ирж байгаа юм чинь ээж нь мялах байх гэж бодож байна. Энэ сайхан мялаалган дээр бид нар таарсандаа баяртай. За урд тормон унагтай хой тормон хон хурал дотоод тормон тосоо эдэн хөврийг эзнэн мөнгө байх болтугай урд насалж удаан жаргаарэ. Тийм ээ. За урд насалж удаан жаргаарай. Аашгаа нэр хүндтэй ийм сайхан мундаг сайхан сэтгэлтэй мундаг хүн болоорой миний хүү. Дээл хувцсаар дэлгэр баян, дээдсийн жаргалаар сэтгэл баян ийм нэгэн айл Монголд минь байна. Бүтэн дэлхийн ингэр зүрхэнд бүрэн хувцсараа гангарч гайхуулсан далай ухаант Монголын минь удам дандаа эрхэмсэг ганган яв гэсэн дээдсийн минь даамай хүслийнх нь илрэл энэ болов.
Тэгээ мөрөөдчихсэн мөрөөдөл бол эрдээсөө л сайхан зодгоо тайлаад эх оронд очоод нэг эзгүй сайхан гэр бариул айраг уугаад нэг сайхан гоё тийм намар сайхан гал нэг гоё өгсөй толгой ингээл гоё найгаад нэг тийм газар нэг сайхан морь унаад тайван байх юмсан нэг Монгол нутагтаа ихсэн зүг болжээ. Тэгэхээр өөрийнхөө дураараа сайхан гоё чөлөөтэй ингэж амьдрах шиг сайхан байдаг юм байна. Ирж бөө төмөр туулаа жил маань одоо малчин ард түмэнд минь сайхан уран дулаан сайхан цас зүдгүү сайхан хаврыг Монгол түмэнд минь авчрах болтугай. Тэгээд ирж байгаа он жилүүд Монгол түмний минь хувьд хамгийн сайхан он жилүүд байх болтугай гэж хүсэврөөё. За баярлалаа. Ерөөлөр болог.